За өнөөдөр болохоор MongoDB-тэй ер нь бол холбооно. Гэхдээ энэ бичлэг дээр болохоор орчингоо бүрдүүлээд backend-ийнхаа эхний орчингоо бүрдүүлээд MongoDB гэж хүсэлт авдаг болгоод серверээ бэлдээдэх гэдэг таск явж байна. За фолдер нэгээд эхэлцгээе. Энд Git bash-ыг ажиллуулад Git bash биш байсан ч гэсэн болно. Тууч дотроо Visual Studio-ос ажиллуулад тэрнийхээ терминал дээр бичсэн ч гэсэн болно гэсэн. Тууч index.js гэж бичээд файл маань үүсчихээ. Одоо энэ дээр болохоор npm init backend-ийнхаа орчингоо install хийж гинэ гэсэн. За энэ дээр болохоор package маань нэр нь энэ backend version 1.0 нийлүүл хийж байгаа. index.js-ийг main entry point нь бол хоо, тэгээд command нь ямар байх вэ? Repository-ходтой холбох уу, keyboard-од нь ямар байх вэ? Өөрөөхөө юу хэмж болно? Бас лиценз нь ямар лицензтэй хийх вэ гэдэг зүйлийг хэлж байгаа. За одоо package.json манай явчлаа. За энийг одоо Visual Studio-г оруулаад тийм. За index.js маань болохоор ховоос нь би дөнгөж сая үүсгэсэн учраас мэдээж ховоос нь байгаа. Package.json руу ороход сая надаас асуугдсан зүйлс энэ дотор маань байгаа гэсэн. За одоо би энэ чинь терминалаа нээгээд index.js дотроо терминалаа нээгээд терминал дээр өөрт хэрэгтэй бол эхний ээлжинд хэрэгтэй болох файлуудаа суулгах. За тэр нь болохоор npm i express-ийг ашиглан бид нэр серверээ үүсгэдэг байгаа. Course вебээс хандах хандлтыг нь service origin resource sharing гэсэн байгаа. Веб хуудасны security та холбогдолтой зүйлийг нь удаая гэдэг зүйлийг. За тэгээд body parser татчих. Одоогор ашиглахгүй боловч ирээдүйд ашиглана гэдэг зүйлээр сервер маань ашиглана гэсэн. Нode маань болохоор live-аар өөрчлөлтүүдийг нь харуулдаг гэсэн үг. За энэ дөрвөөгөө татчих. Package.json руу ороод хахаар энэ дөрвөн маань татаж дуусахаар нэгээр ороод ирэх байна. За одоо энэ чинь body parser course express node маань ороод ирлээ. За index.js руу ороод package.json дээр одоо энэ npm node package manager маань цаанаасаа IS 5 гэсэн стандартаар биднэрт инсталл хийдэг болохоор би тэрэн дээр type module гэдэг IS 6 стандартыг бичиж шүү гэдэг зүйлийг зааж өгч байгаа. За import мэдээж хамгийн дөрөнд express гэдэг зүйлээ оруулж ашиглах учраас express оруулж ирээд дараа нь import course-ийг оруулж ирээ. Хай татсан юмудаа ийшээгээ import хийж авах шүү гэдэг зүйлийг бичсэн гэсэн үг. Body parser. За энэ бүгдийг татсан байна. За одоо энэ чинь одоо хасыг талж өгөөд тэр маань ямар ч нэртэй байх боловч гэхдээ app юм уу server гэсэн нэршилтэй байдаг байна. Тэр маань өөрөө express гэдэг файлыг ажиллаж шүү. За дахиад хасыг талж өгье. Тэр нь болохоор ямар force дээр ажиллах вэ гэдэг зүйлийг зааж өгч байгаа. За одоо энэ маань import дээр ашиглан ийм зүйл байна. Энэ сервер маань одоо use гэхээр энэ сервер дээр маань ийм
програмд ийм функц сангууд ашиглагдана шүү гэдэг зүйлийг зааж өгөх тул after use гэж яа. Хэрвээ та энийгээ server гэж нэрлэх бол server гэж болно. Ямар ч байж болно гэсэн үг. Body pass-ны гэдэг нь өөрөө хувиргаж өгдөг байна. Танаас ирсэн файлуудыг веб дээрээс string-ийн файл хурж ирдэг ба тэрийг JSON файлаар хувиргана гэсэн зүйлийг бичиж өгч байгаа. За одоо ингээд хоол байх нөхөд ажил тэр маань хөвдөө яа нэг зүйлээр ажиллана гэж. Мэдээж би скриптэн дээр нode маань ашиглана гэдэг зүйлийг бичиж өгөөгүй байгаа юм байна. Start гэдэг функшн гэсэн. Энэ дээр юу ажиллагдах вэ гэхээр node маань index.js маань шүү гэдэг. Тэгвэл энэ start гэж бичингүүд server маань ямар ч ажилласан. Жишээ ийм байтан дээр ажилласан гэдэг. Тэгэнгүүт би веб браузер дээр шалгах юм тулд after браузер маань өөрөө git төсөлтөд явуулдаг байгаа. Тэгээд git болон respond орж ирнэ. Тэр маань тэгэхээр respond send яа ингээд чинь одоо би 8000 гэсэн илүү өсөлт явуулаад үзье. Яа ингээд server